За оромдээ. За хурдтанаа үргэлжлүүлээ. Чоосон хүйсэл орон нутгийн төмчд үйлдвэрийн газрын төлөөлөл өдөр зөвлөлийн гишүүдийн шинжилгээ томлох тухай тогтоол хэлцээ асуудалтай холбоотой санал авч ирсэн. Санал авсныг арчсан намын бүлгээс завсарлага авсан. Ингээд завсарлага маань цааш сунжиж явсаар бодлоо. Нэлээд цаг хугацаа авчлаа. Одоо өнөөдөр саналаа өгж ирсэн. Үлцэн төлөөлөгчөөс эхлээд саналаа хэлээд явъя. Үлцэн санал. За төлөөлөгчөөр санал өгөх яадаж хаалаш ба. За бид нар яг хөө ингээд энэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газруудынхаа энэ төлөөлөл өдөртөх зөвлөлийг чадамжтай, чадвартай хүмүүс томилоод явбал зүгээр юм байна. Одоо энэ журам байхгүй, хэнийг томилох нь тодорхойгүй иймэрхүү байдлаар одоо хуралд байгаа бүлгүүд ингэж хоорондоо тохиролцож. Одоо энэ удаагийнх бол ойлгомжтой шүү дээ. Ардын нам 2 хүн оруулаад, ардчилсан нам 2 хүн, 1 хүн оруулаад. За тэгээд ийм байдлаар 9 хүн байна. Тэгэхээр ядаж энэ иргэдийн төлөөллөө нээлттэй зарлаад за одоо магадгүй мэргэжлийн хүмүүс энэнд одоо нээлттэйгээр оролцоод за тухайн байгууллагаас нэг одоо бас ажилтан өндөр настан ч юм уу иймэрхүү хүмүүсийг оруулаад явуул бас зүгээр юм болоо гэсэн бодолтой байна. За тэгээд дээрэс нь энэ хэрвээ юм журам байхгүй хэнийг яаж төлөөлөл өдөртөх зөвлөлд оруулах вэ гэдэг нь тодорхой биш юм чи энэ удаагийн хурлаар энэ төлөөлөл өдөртөх зөвлөлийг томилхоо хойшлуулад харин дараагийн хурлын хилцэх асуудал дээр журмаа тодорхой болгоод за ямар шалгуураар хин орохын гэдгээ ойлгомжтой болгочод хэлцүүл яасан бэ гэсэн санал байна. Энэ бол явандаа одоо хэрвээ намын бүлгүүд ингэж сонгоод явах юм бол бидний одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогын хороо эрс хүрэхгүй байгаатай яг л адилхан нэг ийм чадамжгүй сул төлөөлөл өдөртөх зөвлөл болоод бас ингээд Чоос хотын Доронтой аймгийн асуудал улмал ийм дамжирсан асуудал үргэлжлэх болно. Тэгэхээр журам юма тодорхой болгож байгаа энэ төлөөлөл өдөртөх зөвлөлөө томилуул зүгээр юм биш үү гэсэн саналтай байна. За. Их нөгөө. За эдэн чулуунд төлөөлөгч. За ер нь хэлцэж байгаа асуудлаа бараг мартад завсарласан байна шүү дээ. За ер нь бол яг тодорхой энэ чинь нөгөө явдаг зарчмаараа л явж байгаа. Тэрнээс нэг тодорхойгүй ч гэдэг юм уу ийм зүйл бол байхгүй. Угаасаа л энэ намын бүлгүүд ярьж байгаа л намын бүлгүүд л санал өгөөд л энэ чинь сонгогдсон шүү дээ чи ерөөсөө. Угаасаа ийм л зарчмаар явж ирсэн, ингэж л ирсэн. Тэгээд энэгээрээ л явна. Харин илүү дэвшилттэй болж байгаа юм болоо. Илүү бас энэ хараад ус иргэдийг бас илүү бас нээлттэйгээр оруулж байгаа юм болоо гэж бас миний үзээс бол харж байгаа. За альва зүйлийг болохгүй бүтгэхгүй талаас нь хараад яриад л байвал хинч хараад хинч ярьж чадна. Хинч попорч чадна, хинч улс төр ярьж чадна, хинч мушгиж чадна, хинч гуйлж чадна. Энэ бол тодорхой. Тэгэхээр одоо бидний өмнө бол зайлшгүй энэ асуудлууд яг тулгамж ирсэн хүнд хэцүү байсан. Нийт одоо ус маань зэвтэй байна, хог маань өндөрлөлттэй асуудалтай байна. Энэ бол өдөр болгон өөрчлөгдөж байгаа гэж харж байгаа. Одоо энэ зэвтэй устай холбоотой асуудал дээр ихэд улсын төсөвтөр 33 тэрбум төгрөг тавигдаад энэ ажил нь хийгдэл явж байна. Урд нь бол аймгийн төсөвтөр бас нэгдэггүй хэмжээний мөнгө тавиал энэ салбар шугамуудыг бүгдийг сольсон. Энэ орон сууцны байрнуудын босоо шугамуудыг бас бүгдийг сольсон. Энд хийж байгаа бүтгэж байгаа зүйлүүд байгаа шүү.
Тийм учраас энэ зүйлийг бас нэг айхтар нэг улс төржүүлээд нэг юмыг тааруулахгүй бол болохгүй. Одоо бол дөнгөж одоо бид нар чи эхнийхээ жил дээр явж шүү дээ. Тэгээ юугүй тэгээд юм эхэлж яхад улс төржүүлээд одоо 2 3 талаас нь юм болоод баймаргүй шүү. Улс төрчлөлтөө хий. Тэгтээ дэргүү та нар 26 онд 27 онд ч юм уу тэр улс төрчлөлтөө одоо яаж хийдэгсэн тэгээд хийнэ гэж бодож чинь. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ оруулж ирсэн саналаар нь энэ тооцын гишүүдийг одоо дэмжих саналтай байна. Тийм байна. Тэгээд улс төрчлөлтөө бодоорой. Одоо залуучуудаа одоо хэдүүл бол одоо ингэж гэтрүүлж бас болохгүй шүү гэдгийг хэлье. За хөрөлцөх төлөөлөгч. За би эсрэг байр суурьтай байна. За би энэ хэдэн саналаа хэлэхийн өмнө аялал нам засаглах вэ гэдгээс илүү Дорнот аймагт энэ хугацаанд ямар эерэг өөрчлөлт гарах вэ гэдэг л чухал шүхэртий бол аймгийн засаг даргын төлөв сонин дээр энэ гарсан ярилцлагын би сонцлмоор байна. Энд улс төржөөд байх юм ерөөсөө байхгүй. Энэ зэвтэй усны асуудал, хогны асуудал, эрэлтүүлгийн асуудал, ногоон байгууламж, зам талбайн хариуцах энэ ингээд олон асуудлыг яг энэ нэг Дорнот аймагт толгомдоод байгаа хэрүүл маргаан дагуулад байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр эрхийг зөрчөөд байгаа энэ асуудал үргэлжлээд явах юм байна. Өнөөдрийн энэ хэлцэж байгаа асуудал дээр ямар ч сонгон шалгаруулах журамгүйгээр хэн ямар байдлаар энэ төлөөлөл утас зөвлөлд орох гишүүдийг сонгосон энд иргэдийн хурал дээр оруулж ирсэн гэдэг нь тодорхойгүй. Асуудал хариуцаж төлөвлөсөн төслийн боловсруулсан өөрийнхөө нэрийг оруулаад ирсэн байх шиг ийм зах самбраагүй юм байж болохгүй. Бид энэ тулгамдсан асуудлыг шийдэх гээд энэ дээр хариуцлагатай мэрэгжлийн ийм улсуудаа оруулж иж энэ хоёр нийтийн аж ахуй нөгөөх нь чоолсон хөгжил гэсэн энэ хоёр орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын ажлыг сайжруулах, хяналтыг сайжруулах гэж энэ хүмүүсийг одоо нэрээр нь зөвхөн энэ цаасан дээр тавьсан нэрээр оруулж ирмээр байна. Энэ цаанаа юутэй гэхээр төсөв тооцоотой холбоотой асуудал. Нөгөө л нэг татвар төлөгчдийн мөнгө энэ гэрэл тог хогны хураамжинд иргэдийн халааснаас өгж байгаа мөнгийг энд нэг 18 хүн одоо хинийч мэдэхгүй нэр уснаас цааш мэдэхгүй байна үнэндээ. Тэр яаж батлах юм? Энд нэг татвар төлөгчдийн мөнгө нэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн 600 мянга байгаа. Тэжээвэр хурах шиг тэнд нэг хэдэн урамшуул аваад суудаг ямар ч агс өөрчлөлт гаргахгүй ийм хүмүүсийг нүдэн айнаар батламааргүй байна. Тэгэхээр өмнөх төлөөлөл хөтөр зөвлөнч тайлангаа тавиагүй. Тайлангаа тавья гэсэн. Тавиад тулгамж байгаа асуудлууд нь ямар асуудлууд шийдэх ёстой юм. Юу нь болоогүй юм, болсон юу юм гэд тэрийг нь сонсч ийж тэгээд сонгон шалгаруулдаг тэр журмыг өөрөөсөө баталж ийж тэгээд энд яг хариуцлагатай мэрэгжлийн улсуудыг энд оруулж ирж шийдмээр байна. Тэгэхээр энэ асуудлыг хойшлуулмаар байна. Би гормын санд оруулж байна. Хойшлуулад сонгон шалгаруулах тэр журмаа хэлцэж баталж ийж дараа нь энэ асуудлыг хэлцэж шийдвэрлэе гэж санал гаргаж байна. За. Гамт төлөөлөгч. За цааварсан хөгжил орон нутгийн үйлдвэрийн газрын тууцын асуудал яригдж байна. За тэгээ энэ тууцын ер нь бол одоо энэ 9 томилогдоод явах бах. За тэгэхээр миний хувьд бол дэд үтцийн бодлогын хороонд ахалж байгаа. За энэ дээр бол цааварсан хөгжил гэдэг үйлдвэрийн тооцоот үйлдвэрийн газрын нэлээдгүй саналууд орж ирсэн. За тэгэхээр энэ тооц дээр бас нэлээдгүй саналыг хэлэх гэсэн юм аа.
За нэгдүгээрт орон тооны асуудал бол хүнд байт юм билээ. Нийт нэг 61 хүний орон тоотой. За цэвэрлэгээний хэсэг тэгэхээр нэг хүнд оногдох талбай нь бол ер нь 3-аас 4 дахин ажлын ачаал ихтэй байт юм байна лээ. Тэгэхээр энэ асуудлыг бас орон тоог нь нэмэгдүүлэх, төсөв санхүүжилтийг цалингийн нэмэгдүүлэх тал дээр бас тууцсан арга хэмжээ авч ажиллаач гэж хүсэж байна. За хоёрдугаарт гэрэлтүүлэг, за камерын асуудал. За камер бол одоо нэлээд өргөн хүрээнд Чоолсон хотын хэмжээнд бол нэлээдгүй хэмжээний камержуултыг тавьж байгаа. За тэгэхээр энэ камерын асуудал дээр мэрэгсэн боловсон хүчнийг хангах тал дээр нь бас анхаарад энэний засвар үйлчилгээгээд бас нэлээдгүй ажлууд бол яригдах бах. Цаашдаа энэ асуудал дээр бас өргөн хүрээнд ажилласаа гэж хүсэж байна. За мөн дээрээс нь гэрэлтүүлэг, за ер нь бол шөнө асч байгаа Чоолсон хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл болцоог хангах үүднээс энэ гэрэлтүүлгийн энэ төлбөр мөнгийг нь бас шийдэх тал дээр нь бас ажилласаа гэж хүсэж байна. Одоо шөнийн цагт гэрэлтүүлэг нь унтарчдаг ч гэдэг юм уу тийм ээ. Энэ асуудлууд байгаа учраас энэ асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. За мөн дээрээс нь техник технологи за 21-р зуун гарчаад ээж нь дан ганц хүний хүчээр одоо талбайн цэвэрлэгээ гэдэг юм уу энэ зам арчилтуудыг хийхээсээ илүү энэ техник технологийн шинжилгээг бас авч хэрэгжүүлэх тал дээр бас ажилласаа гэж хүсэж байна. За мөн дөрөвдүгээр асуудал нь хогийн цагийн асуудал. За одоо байнгын ингээд одоо нэг шатаал байж яадаг хогийн цагтай байх юм уу? Эсвэл одоо за техник технологи хөгжсөн байгаа одоо энэ бас нэг арга хэмжээнүүд аваад цаашд бодлогоор дэмжиж явах юм уу гэдэг талаа энэ дөрвөн асуудлыг маш сайн барьж ажилласаа гэж хүсэж байна. За дээрэс нь энэ засаг даргын оруулж ирсэн энэ саналаар нь цаашаа дэмжээ явъя гэдэг байдлаар үзэж байна. За залуу төлөвлөж. За түрүүхэн ганган морон төлөөлөгч тууцын дарга ажиллаж ирсэн тууцын даргаар ажиллаж байхдаа бас тайлан тооцоогоо илүү дэлгэрэнгүй танилцуулъя гэсэн. Өнөөдөр ийм бүрхэг төлөөлөн өдөртөх зөвлөлийн томилоод үр ашиггүй юм шүү. Олон ажил санаачлаад гүйцэх засаглал дээр очиод ундагаа гэж түрүүнд өөрөө хэлж ийн л. Тэгэхээр төлөөлөн өдөртөх зөвлөлийн чинь хэрэг байгаа юм. Урамшуул авдаг нэг хэдэн үнэтэй санаачилсан ажил нь тэгээд ундаг. Тэгэхээр энэ ч техник технологийн шинжилэл гэж ярьж байна. Эхлээд энэ тузаа чадамжтай болгох. Хараад ус иргэдийг нь олон нийтэд нээлттэй зарлах. Өшөө илүү энэ дүрм дээр төлөөлөл төрсөн зүйл нь яг ямар хөө их үүрэгтэй байгаа юм. Тэр болгоныг нь бүгдийг нь тодорхой болгочоод дараагийн уралдаанаар энэ асуудлыг оруулах нь зүйтэй гэж санал гаргаж байна. За бидгүй төлөвлөж. За саналаа хэлье. За өнөөдрийн энэ хоёр тогтоолдоос нийтдээ 9 хүн 18 хүн одоо батлуулах гээд орж ирж явах шиг байна. Эхний санал бол энэ 18 хүнийг өөрсдөр нь тус бүрээр нь танилцуулгыг хийлгэе. Бидэрт одоо иргэдийн хурлын төлөөлөгчид одоо энэ олон нийт үзэж байна. Доронтын ард түмэнд өөрсдөө танилцуул. Та ялангуяа энэ тузад өмнө байсан хүмүүс юу хийж бүтээсэн болоод үргэлжлүүлж ажиллах гад нэрээ бичүүлээд орж ирж байгаа вэ гэдгээ тайлбарлая. За, хоёр дахь асуудал нь энэ тузад байсан хүмүүсийг хасах санал гаргаж байна. Өчнөө олон шүүмжил дагуулдаг энэ хоёр байгууллагын тузад байсан хүмүүс өмнө тэр асуудлаа шийдээгүй ээжиж одоо яана гэж дахиад нэрээ бичээд орж ирж байгаа. Хоёр дахь санал энэ хүмүүсийг хас, өмнө тузад байсан хүмүүсийг хас. Гурав дахь асуудал нь би одоо энэ Чоолсон хотын инженерүүд гэлтгүй иргэдтэй нэг уриалга дэвшүүлье. Энэ Чоолсон хөгжил нийтийн аж ахуйн тузад орж хараат бүсг шинээр ажиллах сонирхолтой иргэд байвал яг одоо энэ хурлын зааланд хүрээдрээ. Өөрийгөө танилцуулаа. Энэ тузад нээлттэйгээр нэр дэвш. Тодорхой хуулийн шаардлага байхгүй.
Энэ нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг харахаар хараад бус гишүүнд нэр дэвшиж байгаа хүнд бол хуулийн шаардлага байхгүй шүү. Тийм учраас та бүхэн яг одоо энэ зааланд ирээд энэ хараад бус гишүүнд нэр дэвшээрэй. Алийн болгон одоо танил тал нам намцэг гэж ийм ойрын хүрээллээр явцсан утгаар хүн томилох юм бэ. Доронт аймгийн нийт иргэдэд энэ хараад бус гишүүнд томилогдох эрх нээлттэй байгаа. Тийм учраас би одоо хурлын төлөөлөгчийн хувьд Доронт аймгийнхаа нийт иргэд, инженерүүд бүгдэнд нь одоо урилга хөргүүлж байна. Яг одоо та бүгд боломжтой бол энэ байранд ирээ. Нэрээ дэвшүүлээ. Хараа тус гишүүнд. Энэ хүмүүсээс юугээрээ дутуу юм? Ямар даваа талтай тэрийг бас ирээд өөрийгөө танилцуул. Ийм урилга хөргүүлж байна. Би та бүгдийн нэрийг одоо танилцуулах энэ юунд оруулж өгье. Хүсэлт гаргая. Төлөөлөгчийнхээ хувьд. За. Дараагийн асуудал нь энэ чадамжгүй бүрэлдэхүүнийг дахин томилоод байгаа чадахгүй байгаа ажил хийдэггүй байгаа хүмүүсийг томилох гээд ингээд оруулж ирээд байгаа нь энэ аймгийн засаг дарга энэ ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг дороотуулж байгаа хэлбэр мөн үү? Ажил хийж чадахгүй хүнийг яах ёстой вэ? Солих ёстой шүү дээ. Тэгээ өчнөө шүүмжил дагуулад ард иргэд яриад хэлээд энэ хоёр байгууллагч үйл ажиллагаа болохгүй байна гэж хахад бид нар дахиад чив чимээгүй томилж чадахгүй. Тийм учраас маш тодорхой энэ дөрвөн саналыг оруулж байна. За тас төлөөлөгч. Дэгдэр чинь санал 5 минут байгаа шүү. Журам дээр 5 минутаар санал 5 минут байгаа. Юугаар араарай дотоод журмаа. За би 3 санал хэлье. Компани тухай хуулиар гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал. За гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчийн буюу өмчлөгчийн нэрийн өмнөөс нийт хувьцаа эзэмшигч буюу аймгийн иргэдийн хурал. Аймгийн иргэдийн хурлын цаанд Доронт аймгийн нийт бүх иргэд байгаа гэж ойлгоод бид нар 9 үнээр төлөөлүүлж энэ хоёр орон нутгийн өмчлөлт байгууллагын удирдлагыг үйл ажиллагааг одоо чиглүүлж байгаа. Тэгэхээр гүйцэтгэх удирдлагыг тууз хийнэ. Тууз хувьцаа эзэмшигчдийн хурал буюу иргэдийн хурлын өмнө хариуцлага хүлээдэг. Компани хуулиар бол жилдээ хувьцаа эзэмшигчдийн хурал дээр тууз тайлангаа тавьдаг. Тууз тайлангаа тавихдаа энэ жилд ийм зардал гаргалаа. Ингэж үйл ажиллагаа явууллаа. Ингэж цалин тавилаа. Аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын хувьд бол ийм ашигтай ажиллалаа. Орон нутгийн өмчлөлт байгууллагын хувьд төсвөөс өгсөн мөнгийг ингэж үр дүнтэй зарцуул гэснийхэн дагуу зарцууллаа гэдэг ийм маш тодорхой тайланг хувьцаа эзэмшигчдийнхээ хурал дээр тууз танилцуулдаг. Тэгэхээр энэ сууж байгаа 35 төлөөлөгч бол Доронт аймгийн 85,000 хүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчдийн хурлын бүр эрхийг хэрэгжүүлж байгаа байгууллага шүү. Тэгсэн мөртлөө туузаа буюу гүйцэтгэх удирдлагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны нэгж тайланг сонсохгүйгээр зөвхөн хүн томилох тухай асуудал яриад яваад байгаа нь энд хамгийн том асуудал байна. Өмнө нь ингэж яваад ирсэн штэ гэж Эрдэнэчлэн төлөөлөгч хэлж байна. Одоо хэдүүлээ ингэж явахгүй. Тийм учраас би бол хүн ярихаас өмнө яг энэ компани тухай хууль барьж байгаа бол компани тухай хуулиа хэрэгжүүл. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль барьж байгаа бол энэ хуулиа хэрэгжүүл. Тийм учраас гүйцэтгэх удирдлага тууз өмнө нь ажилласан тууз хувьцаа эзэмшигчдийн хурал буюу энэ аймгийн иргэдийн хурал дээр тайлангаа тавь. Би яг үнэ хэлэхэд чоонсон хөгжлийг те ямар хэмжээний зардал жилд гаргаад тэр баталсан төсвийн дагуу юу худалдаж аваад тэр нь ямар үр дүнтэй ажил зохион байгуулад явсныг сонсомоор байгаа шүү дээ. Доронт нийтийн аж ахуйг бид нар хичнээн хэмжээний зардал гаргасан, хичнээн хэмжээний орлоготой ажилласан гэдгийг сонсомоор байгаа байхгүй. Энэ ажлыг нэгдүгээр тиймэр байна. Хоёрдугаарт нь гүйцэтгэх удирдлагын асуудлыг ярихгүй болохгүй. Хүн ярих гэж байгаа бол гүйцэтгэх удирдлагын асуудлыг ярина. Яг нь хуулиараа тэр засаг дарга гүйцэтгэх захирлыг томилох асуудал дээр арай илүү оролцоотой байж байгаа. Тэгэхээр чоонсон хөгжил дээр одоо гэрэлтод дарга хүн ярьж байгаа учраас гэрэлтод дарга хэдэн жил гүйцэтгэх захирал хийсэн. Ямар үр дүнтэй ажилласан. Туузынхаа өмнө
Ажлаа тайлгнасан уу, тайлгнаагүй юу? Энэ хүнд хангалттай гэж үнэлгээ өгсөн үү, хангалтгүй гэж үнэлгээ өгсөн үү? Энийг нь тууз буцаагаад хувьцаа эзэмшлийн хурал буюу аймгийн иргэдийн хурал дээр тайлгнах ёстой шүү. Хүний нөөцийн тухай асуудлаа бас тайлгна. Тэгжээж хэдүүлээ бүр ингээд нэг сайхан зэгцтэй яг энэ хууль номонд нийцүүлээд явбал энэ Доронтой аймагт тулгамжийн асуудлынхаа бас нэг талаас нь шийдэх юм гарч шийдэл байна гэж ингэж хоёр санал хэлж байна. Тэгэхээр энэ болгоныг нухацтай тайлан тооцоогийн санхүүгийн хувьд хүний нөөцийн хувьд сонсохын тулд 1 минут авч сонсохын тулд би бол энэ асуудлыг дараагийн уралдаанаар хэлцгээе. Дараагийн уралдаанаар хэлцгээе. Магадгүй энийг Монгол Ардын намын бүлэг хүч түрээд засаг даргын оруулж ирсэн гэж байгаа энэ хүмүүсийг олонхороо томилоод явбал үнэхээр яг энэ бол маш том та бүхний эмзэг цэг болно шүү. Энэ дээр Эрдэнэ чулууна Монгол Ардын намын төлөөлөгч нар ардчсан намын бүлэг бол бүтэн улс төр хийнэ. Бүтэн улс төр хийнэ. Та нар боддоо компани тухай хуулиа бүрэн хэрэгжүүлэхгүй хогдор хайчаад зөвхөн улс төрийн томилгоо игээ явах гэж. Хэдүүлээ жоох ажил хэрэг чандыг гэвэл энийг хойшлуулж. Магадгүй яг энийг хилцэх зорилгоор ээлж тус суралдаан зарлахад төлөөлөгч нар маш идэвхтэй оролцсон. Би ийм хоёр одоо санал хэлж байгаа. Тэгээд энэ дээр бүр горимын санал гаргаад хурлын дараагийн уралдаанаар хэлцээ гэдгээр санал хураалах. За ойлголоо. За Батэрд нэг шүү. Төлөөлөгч. За орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлахын асуудал хилцэх асуудлын дарааллын дагуу явж байгаа. За хилцэж явах явцад тухайн асуудалтай холбоотой өмнөх одоо бүрэлдэхүүн буюу туузын асуудлыг тайлан тодорхой мэдээлэл тавьяач гэсэн асуудал төлөөлөгчийн санал гарч байна. За энэ дээр нь тодорхой холбогдох хүмүүс бас хариултаа өгч байгаа байна. Анхнаасаа одоо ийм чиглэл өгөөгүй учраас тодорхой энэ дээр бэлтгэгдсэн юм алга байна. Эргээд одоо өмчийн эзэн буюу тухайн бид бүхэнд эргээд танилцуулъя гэсэн тодорхой саналаа илэрхийлж байна гэж байна. За бүрэлдэхүүнд байгаа төлөөллийн асуудал дээр бас тодорхой төлөөлөгч нар байр суурь илэрхийлж байна. Ерөөсөө л 3 субъект байна. Нэг нь өмчний эзний төлөөлөл, нөгөөх нь төрийн захиргааны байгууллага, за хараад бус гишүүний төлөөлөл. За энэ дээр төрийн захиргааны байгууллагын төлөөллийн хувьд өмнө байсан хойштоо одоо байх албатай юу үгүй юу гэдэг янз янзын саналууд гарч байна. Энийг одоо зайлшгүй аймаг орон нутгийн хэтийн төлөөлөлт буюу бодлого зохицуултын асуудал талаас тодорхой одоо албан тушаалтан гэдэг юм уу хэлцээсэн санал оруулсан байна. Мөн шууд одоо хариалагдах байгаль орчны газар энэ хог хаягдлын үйл ажиллагаатай холбоотой эргээд байгаль орчинтой холбоотой асуудал учраас энэ дээр одоо мэргэжлийн талаас нь тодорхой саналаа оруулсан байна. За мөн цаашлаад Хэрхэн сумын засаг даргын хамгаалалтын газрын буюу одоо яг энэ загшчийн алба гэдэг маань энэ хот тогтчлт гэдэг юм уу Хэрхэн сумын бүхэл одоо үндсэн төгсөлтийн асуудалтай хамааралтай учраас субъектүүдийн хувьд бол энд бол би нэг зөрчилдөөд асуудал болоод их юм алгаа гэж харж байгаа. За хараад бус гишүүний асуудал дээр тодорхой мөн эдгээр одоо хүмүүсийн талаар мэдээлэл авлаа. За мэдээж өмнө одоо тухайн энэ хэсэг зэгт ажиллаж исэн туршлагатай. За цаашлаад олон нийтийн төлөөлөл болох. За дээрээс нь нөлөөлөл буюу одоо энэ хог хаягдлыг буушлах, хог хаягдлыг одоо байршуулж байгаа энэ хэсэг багийн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөл гэсэн ийм одоо нөхцлүүдээр ингээд оруулж ирсэн гэсэн тодорхой мэдээлэл авлаа. Тийм учраас хилцэж байгаа асуудлаа бид нар цаг хугацаанд хилцэн шийдвэрээ гаргана гэдээ анхнаасаа одоо ингээд саналаа нэгтгэж явж байгаа үед би энийг анхны оруулж ирж байгаа саналаар нь бол дэмжинэ гэсэн саналтай байна. Тэгэхээр энийг хилцээ цааш саналаа хураагаад хилцээд шийдвэрлээд явах нь зөв бахаа гэж бодож байна. За санал хэлэх асуудал дууслаа. За энэ саналтай холбоотой оруулж ирсэн төсөл оруулж ирсэн санаачлагчаас хариулт байна уу? За цаашаа дараа ял. За төлөөлөгчдийн саналыг бүгдэн тэмдэглэж авлаа. Зөв зөвтэй санал хэлж байна. Цаашдаа засах бол их байгаа. Ялангуяа манай энэ Доронтой аймгийн хувьд одоо энэ инженерийн одоо байгууллага буюу Дорнод нийтийн аж ахуй дээр мөн одоо энэ хог тээврийн үйлчлэгээ, тогтчлуулалтын хариуцлагыг энэ Чавс ус орон нутгийн үйлдвэрийн газрын менежментийг бол зайлшгүй сайжруулахгүй болохгүй.
Миний хувьд одоо энэ салбарт өөр ажиллаж ирсэн хүн байгаа. Тийм болохоор одоо ихэнх хэд төлөвчтэй хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Бид одоо нэг нуугаадах юм байхгүй. Энэ бол бидний бол ус төр сэдв бол биш. Харин бид энийг засан сайжруулж цаашдаа бас энэ байгууллагуудын үйл ажиллагаа хэвээ явуулахт нь бол бүх талаар одоо бид бүхэн санаа оноогоо нэгтгэж явах ёстой гэж хувьдаа бол боддог. Хоёр тэгвэл орж иж байгаа бүрэлдэхүүний талаар ярьж байна. Төлөөлөл өдөрт зөвлөгдөг бол компани үйл ажиллагааг хэвэн явуулах. За мөн одоо компани санхүүгийн байдалд хяналт тавих ийм одоо томоохон одоо байгууллага. Гаш төлөөлөгчийн хэлдэг бол үнэ. Энэ үгээр бид бүхэн одоо энэ аймгийн иргэдийн хурлаар төлөөлөл өдөрт зөвлөгийг бүрэлдэхүүнийг томилж за бидний төлөөлж тэнд одоо компаниг одоо хэвийн үйл ажиллагаа явагдах байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй байхын бүх нөхцөл боломжоор хангадаг. Тийм болохоор төлөөлөл өдөрт зөвлөгийг бол байгууллагатай бол бид бүхэн талууруудын саналуудыг бол авсан байгаа. Өмчийн эзэн буюу одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо төлөөлөгчдийн санал за бүлгүүдээр дамж бүлгийн санал гэдэг бүх саналуудыг бол авсаа. За дөрвөн захиргааны байгууллагын төлөөлөл хоёр тусдар хоёулнэр нь орсоо. Тэн дээр бас ингээд зарим төлөөлөгчд нар бас өмнө юу ийсэн за бараг тэр компаниг дампууруулсан хүн орж ирлээ гэж тийм талаас нь ярьж байгаа шиг байна. Миний хувьд бол тэгж харахгүй байна. Ягаад гэвэл энэ байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн нэг хүндлэнгийн одоо төрийн байгууллагын төлөөлөл орсноор дампуураад сүйд болцсон юм бол байхгүй. Яалчгүй олон жилийн хугацаанд хоримтлагдсан шийдэгдээгүй томоохон хөрөнгө оруулалттай ажлууд бол байсан. Энийг нь бас өмнөх одоо аймгийн иргэдийн хурал дээр ярилцаж асуудлуудыг хөндөж тавьж за ингээд энийг бол аймгийн болон усан төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил бол шугам хоолойгоо сольж байгаа. Тийм болохоор энэ талын бодолцоод энэ төрийн төлөөллийн байгууллагыг санхүүгийн хүн байх ёстой гэдэг өнцгөөс за мөн одоо тухайн салбарыг эрхэлж байгаа тухайн салбарыг хариуцж байгаа төрийн байгууллагын хилцээний дарга нь оруулъя гэсэн байдлаар нийтийн аж ахуйн тууцдаар бол оруулсан байгаа. Эдний санхүүгийн асуудал айгүй хүнд байдаг. Ялангуяа дорнод нийтийн аж ахуй. Тийм болохоор манай санхүүгийн төлөөлөл буюу аймгийн санхүүгийн албаны даргыг би оруулах гэж утсан. Өмнө төсөл хэрэгжүүлсэн усан төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл хэрэгжүүлсэн энийхээ төлөлтийг одоо бол хийж дуусаагүй байгаа. Хоёрд эдний үн тарифын шинжилгээгүйгээс шалтгаалж эдний хувьд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудал байгаа. Тийм болоод аймгийн төрийн сангийн дарга байж ирсэн нь зүйтэй болов уу гэж боддог. Хоёрд хилцэн даргын хувьд бас өдөр тутам энэ том салбарын хувьд одоо энэ том одоо байгууллагын хувьд энэ дээр нь өөрөө орж мэдэрч за өөрөө орж энэ асуудлын гүнд нь орж мэдээлэл авч иж энэ томоохон салбарын үйл ажиллагаа бол хэвээ явагдана. Хоёрд хараат бус гишүүн дээр ярьж байна. Хараат бус гишүүн дээр 3 хүний асуудал байгаа. За энэ Сүхбаатар инженер гэдэг хүн бол энэ байгууллагын ерөнхий инженерээр олон жил ажилласан. Тэгэхээр хараат бус гишүүн дээр бид нэг зүйлийг бодох ёстой. Бидэнд одоо энэ байгууллагын өмнөх үйл ажиллагааны алдаа дутагдал цаашдаа юу хийвэл зүгээрөө шугамын одоо ерөнхий бүтэц одоо байгаа насжилт дээрээс нь нэг зүйл нь юу гэхээр энэ дорнод нийтийн аж ахуйн компанийн хувьд төмөршөг станц гэдэг 21 аймагт байдгүй ийм технологитой станц ажилласнараа бид усаа уудаг байгаа. Төмөрийн агуулмж өндөртөө ус газрын гүнээс ашиглаж байгаа учраас 21 аймагт байхгүй. Дээрээс нь 100 Азад байдаг ганцхан станц энэ маань дорнод аймагт байдаг. Энэ төмөршөг станц. Тэгэхээр ийм нарийн технологитой ийм усаа бид нар ингэж хөвшүүлж уудаг учраас энэ байгууллагад олон жил ажилласан ерөнхий инженер байсан үнийг нь бид хөндлөнгийн хараат бус гишүүнээр байлгаж иж ингэж тууцдаар бид аливаа асуудлыг бол заснаа. Хоёр Төмөрбаатар гэдэг инженер хуучин аймгийн уран төлөөлөгч байсан. Одоо аймгийн станцын одоо инженер байгаа юм залууг хүнийг оруулж ирж байгаа. Мөн ялгаахгүй инженерчлэл сэтгэлгээ хэрэгтэй. Энэ үднэс нь одоо энэ хүнийг оруулж ирж за энэ талаас нь зөвлөгөө өгж тууцыг чиглүүлэх юм болов уу гэж оруулсан байгаа.
3 дахь хүн оюун гэж хүн байгаа. Энэ бол өөрөө үйлчлэгийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бүс байгууллагын санал. За дээрэс нь өөрөө энэ чиглэлийн одоо чиглэлээр олон жил ажилласан туршлагатай учраас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрэс нь хөдөлмөр хамгааллын асуудал гэх энэ бүгдээс нь бодож оруулж ирсэн юм 3 төлөөлөл юм аа. Тэгэд оронд нийтийн аж ахуйд юу чигдээгүй за энээс аваад одоо асуудал үүслэх гэдэг бол үнэн. А гэхдээ бид нар энийг засахж явж байгаа гэдэг бол бас бүгд мэдж байгаа гэж би ойлгож байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд зэвтэй усны асуудал яригдсан. Энэ бол төмөр шүүх станцын хэвийн ажиллагаа алдагдсанаас болсон ковидын үе тэр нь таарсан. Гэхдээ энэ бол үнэхээр зэвтэй байсан нь үнэн. За тийм болохоор аймгийн иргэдийн хурал дээр зөвхөн орон нутгийн төсвөөс 4.5 тэрбумаар бид нар салаа шугамуудыг бүгдийг сольсон. Монгол Улсын ерөнхий сайд Дорнот аймагт ирээд Дорнот аймгийн иргэдтэй уулзахад энэ зэвтэй усны асуудал хамгийн хэрэгцсэн учраас усан төсвийн хөрөнгө оруулалтаар 30 тэрбумаар энэ 3 жилийн хугацаанд шугамыг доторлох, солих, шинжлэх ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлууд үргэлжлээд хийгдэнэ. Одоо бид цаашдаа юу хийх вэ гэхээр энэ байгууллагын менежментийг тодорхой төвшөнд нь сайжруулах ийм бүс бүрэлдэхүүнийг томилж иж энэ асуудал цаашаа цэгцэрнэ. Хоёр тэгвэл удирдлагын сольсон байгаа. Шинээр өчтөрхөн хүн тавигдсан байгаа. Инженер хүн дотор нь ажиллаж исэн залуу хүн цаашдаа энэ хүн бол бас энэ компанийн үйл ажиллагааг арай өөр байдлаар харж өөр байдлаар төлөвлөж явах болов уу гэж бодож тавьсан байгаа. Тэгэхээр тууз бол одоо энэ одоо шинэ бүрэлдэхүүнд шинэ одоо удирдлагадаа зөвлөгөө өгж зөвлөж тусалж дэмжиж ингэж хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа маа. Хоёрд оны эхэн дээр одоо эдний төсөв туузаар орно. Тийм болохоор шинэ удирдлагын бүрэлдэхүүнд нь бас зөвлөгөө өгөөд зөвлөн туслаад ингээд цаашаа дэмжиж явах үүднээс туузын яралтай бид байгуулж өгөх шаардлагатай байгаа маа. За ийм учир шалтгаан байгаа нийтийн аж ахуй дээр. За чавсан хөгжлөлтөр. Чавсан хөгжлөлтөр асуудал байна аа. Байлгүй яах вэ? Асуудал байгаа нь үнэ. Шийдвэрлэх гэж цаашдаа бас ажиллах ёстой. Чавсан хөгжлөлтөр олон асуудал байсан. Нэгдүгээр гэх юм бол бид хогийн цэгээ бас цаашдаа яах вэ гэдэг асуудал байсан. Гудамж талбай хог цэвэрлэгээ бүрэн одоо цаашдаа бас авч сайжруулах асуудал бидэнд байгаа. Хогны менежментийг бид сайжруулахгүй болохгүй гэдгийг бид бас бүгд мэдж байгаа. Ийм тулгымцсан олон асуудал байсан. Цаашдаач байна. Хогны асуудал бол мөнхийн сэдв. Гэхдээ бид аль болох иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах юм нөхцөл нь бүрдүүлэх юм үүрэгтэй. Ялангуяа гүйцэтгэх засаглалын үед. Тийм болохоор хогон дээр бол өнгөрсөн жил бол хогийн цэгийг нүүлгэн шилжүүлж, шинэ хогийн цэг дээр хашаажуулах, цаашдаа энэ хогийн цэгийг английн ялгаж, за энэ хэрэгцээтэй гэсэн зүйлийг нь бас эдийн засгийн эргэлтэнд оруулах. За мөн одоо энэ парк шинжилгээг хийх гээд олон асуудлуудыг бол шийдвэрлсэн. Гэхдээ энэ бол бүрэн шийдвэрлэж дуусаагүй байгаа. За бүр цаашдаа ярих юм бол одоо энэ гэр хорооллын хогныхаа асуудлыг яах вэ гэдгийг бол бас манай шинэ хотын дарга бол нэлээдгүй төлөвлөж байгаа юм байлээ. Ингээ энэ асуудал бас зохицоороо шийдвэрлэгдэж тодорхой үр дүнд бол хүрнэ. Тийм бол энийг бодлогч бас бүрэлдэхүүн нь бол энд бас оруулсан байгаа. Тэг хурлын төлөөлөгч та бүгд бас юу гэж үзэж байна уу? Үнэхээр одоо хилцэх шаардлагатайг бол энийг хилцээд за энэ төлөөлөл өдөртөх зөвлөлийн асуудлыг нь шийдвэрлэж иж дараагийн асуудал яригдана. За хэд хэдэн төлөөлөгчдөөс гарсан санал байгаа. Энэ болонгууд энэ одоо компани гүйцэтгэх удирдлагын асуудлыг ер нь цаашдаа анхаараач гэж. Гүйцэтгэх удирдлагын асуудлыг цаашдаа бас ярилцсанаа. Анхаарна. Хоёрт ер нь санхүүгийн тайлангийн одоо ер нь одоо жил бүр одоо сонсож за төлөөлөл өдөртөх зөвлөлийн хийж байгаа ажлыг аймгийн хурлаар сонсох нь зүйтэй. Энийг бол хийж хэрэгжүүлнэ. Хурлаач энэ оруулсан зүйтэй. Энтэй бол би байр суурил нэг байна. За дээрэс нь сонгон шалруулдаг журмыг одоо бид хүн одоо хурлаараа оруулж батлуулсан нь зүйтэй. Ингэж одоо энэ хардлага байхгүй болно. Ингэж одоо тодорхой болно. Ингэж үүргэжнэ. Тэгэхээр өнөөдөр бол тэр асуудлуудыг бид бүгд хурлаараа хилцэж одоо шийдвэрлээгүй байгаа учраас энийг цаашдаа бид бүхэн засч яваад энийгээ ингээд нэг одоо тодорхой одоо ийм үр дүнд хүрүүл яасан бэ гэсэн юм саналтай байна. За баярлалаа. За тэгсээ дараа саналт төлөөлөгчдөөс гаргасан саналд хариу өглөө. За одоо
Гормын сандууд гарч ирсэн. Энэ өржөө баяр төлөөлөгч, бэлгүүн төлөөлөгч, хөрсөх төлөөлөгч, тас төлөөлөгчөөс гормын сандууд гаргасан. Өөрөөр хэлбэл журамтай дүрмтэй болсныхоо дараа тузын асуудлыг яриул яасан бэ? Нэг удаа хойшлуулад дараагийн хурдаанаар хилцүүл яасан бэ гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ дээр нь санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл энэ төлөөлөгчдийн гаргасан саналыг үндэслээд хойшлуулъя гэсэн саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулаад асуудал шийдээ тэхүү зарчмаараа. Одоо өнөөдөр байгаа бидний мөрдөж байгаа дүрм журам хууль эрх зүйн орчин одоо ийм л тогтолцоотой байгаа учраас янз бүрийн санаа оноо байх шиг байна. Одоо бас журмаа баталсан хойноо хүмүүс яа гэхээр нөгөө байгууллагын цаг хугацаа хийж хэрэгжүүлэх ажлууд нь тасалдах. Гэхдээ энэ дээр дараагийн хурлаар бол бид нар журмаа оруулаад журмаа баталсны дараа журманд таарсан маягаар шинээр тузыг томлох асуудлыг ярья гэсэн гэж ойлгосон. Зөв. Хоёр санал. Нэг нь нэ. Хоёр нь Дээрээс нь тухайн байгууллага санхүүгийн яаж явуулсан гэдгийг сонсоод би өнөөдөр орны дээр чоосоо үйлчлүүлж байна. Илтэй хичнээн хэмжээний зардалтай байна. Тэрнийх нь нэг өөр ямар мэдхгүй дүрмж хийж байна. Би хуцаа эзэмшиж байгаа эдийн хэрэгжүүлж байгаа юм. Үнэлж гаргийн төлөвлөж. Тэгэхээр би өнөөдөр өөрийнхөө томилсон. Тэр өмнөх нь намайг ихээс хандаад байна. Хавхан гэж хэлээд яваад байсан. Энэ оптикийн өмнөөс үлдээ хийж чадсан. Химик мөнгөний муучлаар дээрээс нь баялаг үүрэг явах. Тэр одоо тооцсон үдээс нэг юм ч энэ тооцсон дараагийн хугацаанд шинээр болчих. Аа жижиг тооцсон тайлбар бүсгүй тайлбарыг сонсож ирдэг. Ямар ч юм ба. За юу яа. Тэгээ барил та хэдүүлээ. Зүгээр микрофон отти. За өнөөдрийн байгаа дэгээрээ бол асуудлаа олонхоор асуудлаа саналаа ураагаад шийдээд явж байгаа шүү дээ дэг маань. Тэгэхээр тэр дэгээрээ шийдэл та гэсэн юм байгаа барьж авах бидний дүрм журам чинь дэгвчтэй дэг дээр зааснараа гормын сан шинжтэй санал орж ирсэн саналыг санал хураалт явуулъя. Би өчөө төлөөлөгч бэлгүүн төлөөлөгч хөрсөх төлөөлөгч энэ бэлгүүн төлөөлөгчийн нэг асуудал шүү. Нэгдүгээр асуудал нь 3 санал өгсөн байгаа санал хураалт явуулъя гэдэг. За энэ саналаар энэ удаагийн тузын гишүүдийн томлох асуудлыг хойшлуулъя гэсэн санал гаргасан. Тэгээд дас төлөөлөгч
төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж гэсэн санал хураалт явуулъя гэсэн шүү дээ. Тэгэд ихнийхээ л асуудал яриад байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр өглөө хэдүүлээ хэлцэх асуудлаа баталсан уу? Баталсан. Хэлцээ гэсэн. Тэгсэн бол хэлцээсээ өмнө одоо энэ асуудлыг бидэрт мэдээлэл өгөөгүй байж та нар оруулж ирж байгаа учраас хэлцээ асуудлаас хасаад явчихъя гэсэн бол бид нар одоо энэ маргаан үүсэхгүй явах биш шүү дээ. Хэлцээгээд хэлцээд гормын шинжтэй эсрэг санд гарч ирж байгаа юм чинь эсрэг сандаа Тэгээхээ дагуу санал хураалт явуулъя л гэж байгаа шүү дээ. Санал хураалтаар асуудал шийдэх үү? Шийдье. За тэгээд санал хураалт явуулъя гэхээр ингээд дураараа ингээд яриад өгд хэдүүлээ тойроод суугаад ээлжлэл тэндээс орилдоод байж шүү дээ. Тэгэхээр дигтэй юм чинь нэгэнд баталсан дигтэй юм чинь тэгээ бариул яасан бэ гэж байгаа байхгүй юу? Энэний дараа бидний саналыг хүлээж аваагүй авсан гэдэг асуудал бол дараагийн асуудал байх. Өнөөдөр яг хуралдаан дээр бол тэгээ бариад явчихъя л гэсэн хэлж байгаа. Тэгээ би энэ бэлгүүн төлөөлөгч, хөрөлцөх төлөөлөгч, үлчээр төлөөлөгч, дач төлөөлөгчийн гаргасан саналаар энэ тузын асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлцгийг хойшлуулъя гэдгийг гэсэн санал гаргасан. Тэр гаргасан саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулаад шийдэх гэж байна. Гарах гац маань энэ л байгаа юм чинь тийм ээ. Одоо тэр санал хураалт явуулахыг би бэлдээд байна. Хүмүүс санал хураалтаа юу яа да. Санал хураалт тоол хүмүүс гараад байж л да. Наач маргаатай асуудал болоод байх. Яг гарын өргүүлж байгаа тоогоо аваад яваарай. Цуг яваа. За санал хураалтыг нөгөө өнөөдөр хэдүүл шууд гар өргөж шийдэх учраас за дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явууллаа. За дач төлөөлөгчийн гаргасан саналаар төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хойшлуулъя гэсэн санал гаргасан. Дач төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалаа. За нийт хуралдаанд орсон гишүүдийн 35.7% саналаар гаргасан санал дэмжигдсэнгүй. За дараагийн нэг асуудал бэлгүүн төлөөлөгчийн гаргасан бас нэг санал хураалт явуулъя гэсэн. Өөрөөр хэлбэл энэ томилогдож байгаа 18 хүнтэй биечлэн уулзъя. Юу хийж хэрэгжүүлснээ асуух ийм саналтай байна гэсэн санал гаргасан. Энэ санал дээр бас санал хураалт явуулъя. За бэлгүүн төлөөлөгчийн гаргасан саналын томьёолоор бэлгүүн төлөөлөгчтэй микрофон Энэ нөгөө гормын саналын асуудал биш шүү дээ дарга. Томилж байгаа хүмүүстэйгээ танилцъя. Энэ хүмүүс маань өөрсдөө танилцуулах гэх тэр хойгоор ирээд сууж ийн гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэг нэгээрээ гарч ирээд энэ цаасан дээр хувь мэдээлэл танилцуулга, боловсрол, ажлын туршлага юу хийх гэж байгаа ч гэдэг юм уу? Тэр тузад очиод яах гэж байгаа гэдгээ сонсъё. Танилцуулсан юм байхгүй байна л да. Тийм учраас энэ тузад томилогдож байгаа хүмүүсээ гаргаж ирээд нэг нэгээр нь гаргаж ирээд өөрсдөөс нь бид нар танилцъя л гэж байгаа. Энд чинь санал хураалт явагдахгүй юм байна тийм үү? Тий, санал хураалт явагдахгүй. Энэ хүмүүстэй бол томилогдож байгаа гэж байгаа шүү дээ. 9 гишүүн 18 хүн сонсёо л гэсэн санал. Танилцъя. Бид нар одоо ямар хүнийг дэмжиж тэр тузад дэмжих гээд байгаа эсвэл татгалзах гээд байгаа ямар боловсрал мэдлэгтэй хүмүүсийн. Тэгээ дээрэс нь бас бид ч гэлтгүү энэ доронтой ард түмэн бас харгал дээ. Танилцгал дээ.
тэнд ямар хүмүүс ажил хийх гээд юу хийх гэж очих гэж байгаа юм. Тэртээ тэргүй тайлангаа тавьдгүй байгууллага юм байна. Тийм чи одоо хийх гэж байгаа зорилго санаа зорилгыг нь асууя. Ажлын туршлагыг бас сонсёо. Өмнө хүмүүс нь тайлангаа тавьдаг бол одоо ийм ярих хэрэг алгаа. За, бэлэн төлөөлөгчийн хэлдгээр Чавс хөгжлийн тулд нэр дэвшиж байгаа 9 хүнийг танилцуулъя. 2 тэгвэл огтын тайлан тавиагүй гэдэг зүйл бол биш шүү. Энийг одоо өөрөө өмнө 4 жил төлөөлөгч байгаагүй учраас мэдэхгүй байх шиг байна. Ганган бүрэн төлөөлөгч тайлан тавьж ирсэн. Энийн урд инх чимэг төлөөлөг сахиугийн тайланг бол тавьсан. Аймгийн хурлаар. Энийг бол энэ өмнө төлөөлөгчсөн хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Би гол нь энэ хэлж байгаа нь энэ удаагийн хурлаар л тайлан тавигдсангүй. Тэрээс бол өнгөрсөн онд тайлангаа тавьцгаасаа ажлаа өгөхөөс өмнө ажлаа өгөхдөө төлөөлөл утгаас гарах тэр хуралдаан дээр инх чимэг төлөөлөгч тайлангаа тавьж ирсэн. Тийм байгаа шүү. За тэгэхээр эхнээс нь танилцуулаад явчихдаг үлддэг үү? За засаг зүгээр тайлбар хийсэн. Хоёр тэгвэл тэр тооцын дараагийн бүгдээ өөрөө утасаа гараад цаасан. Одоо тэгээд орноо тэгээд хаяг биш хуулаараа нөгөө нэг орон нутгийн сонгуульд үйл өчтөд хүн ихтэй учраас нэг биш. Тэр болохоор анхаас хурдаар ороод тэгээд утасаа цацсан байгаа. За 9 үнэ танилцуулчих. За Чавс хөгжил орон нутгийн өмчтөд үйлдвэрийн газрын ер нь тогтоолын төсвийг анх танилцуулсан боловч нэг нэгээр нь танилцуулна гэсэн бол сүүлдээ нийтийн ачаалттай холдоод ингээд нэг хилцүүлэг болоо явчлаа. Тэгээд Чавс хөгжлөөс эхлээд хүмүүсийгээ дуутсан байгаа. Төрийн өмчийн эзний төлөөлөл танилцуулах шаардлага бах тий. Хурлын төлөөлөгч нар бол шаардлагатай. За тэгвэл Чавс хөгжил дээр хонгор зүй төлөөлөгч, гаан хуй төлөөлөгч, зоолын төлөөлөгч гур. Наа. Хонгор зүйл төлөөлөгч. Нэг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Батчиргалын хонгорцол. За 7-р тойргоос гарсан төлөөлөгч. За тэгээд Чавс хөгжил бол нэлийн өргөн хүрээнд ажилладаг. Тэгээд залуу хүний хувьд энэ одоо хотод амьдарч байгаа хүний хувьд болохоор ерөнхий одоо мэдээллүүдийг бол мэднэ. Тэгээд нийтийн эзэмшлийн гудамж талбай тогтчлт үйлчлэгээ, ногоон байгууламж, замын арчилгаа гэдэг нэлийн ийм өргөн хүрээнд гүйцэтгэдэг байгууллага. За тэгээд мэдээж одоо хог хоёрын менежменттэй холбоотойгоор бол нэлээд олон одоо иргэдийн хувьд бухимдуулсан олон ийм сөрөг мэдээллүүд бол байдаг. Түрүүнд ял дарга хэлсэнчлэн Чавс одоо хөгжилтээр бол хийж байгаа ажлуудыг бол дурдсан. Тэгээ энэ давхар дурдах нь болохоор илүү цагаа за хүний хувьд болохоор танилцуулах яг ямар мэргэжилтэй юм бэ, ямар боловсралтай юм бэ, дээрээс нь Чавс одоо хөгжлийн тузад ороод яг юу хийх юм бэ гэдэг одоо талаар асууж явах шиг байна. За тэгээ миний хувьд болохоор Темсиг одоо хүний нөөцийн менежментээр төгссөн. За хүний нөөцийн менежментээрээ бас магистртаа сурж байгаа юм залуу боловсон хүчээ. За тэгээд миний харсанчлан болохоор хурлын ажил болон одоо бүлэг дээр бас санал оруулсан. За тэгээд намайг болохоор ерөнхийдөө залуу төлөөлөгчийн нэгэ дээрээс нь болохоор гендрийн хувьд эмэгтэй хүний хувьд одоо энэ гендрийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо дээрээс нь одоо ийм ахуйн ажил их байдаг учраас таадын оролцоо олж чухал. Дээрээс нь та эрс баялаг байгаль орчны бодлогын хорооны даргын хувьд болохоор энэ байгаль орчинтой холбоотой асуудал их яригддаг учраас энэ одоо тузад байх нь одоо зөв юм а гэсэн санаачлахыг бол тавьсан. За тэгээд миний хувьд болохоор
ерөнхийдөө энэ тузад ажиллавал өмнө бас би энэ чапсан хөгжил дээр хэд хэдэн удаагийн удирдах ажилтан болон одоо энэ 61 одоо хүний орон тоотой ажилтдаг ажилтнууд дээр сургалт хөгжлийн үйл ажиллагаа бол хийж танилцчихсан. За тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө залуу хүний хувьд харагдаж байгаа нэг өнцөг нь болохоор энэ менежментийг сайжруулах үйл ажиллагаа айгуу дутагдж гин гэж харагддаг. Тэгээ энэ менежмент дотроо болохоор мэдээж хог хаягдлын байгаль орчны менежментээс гадна энэ одоо 61 хүний одоо ажилтнуудын нийгмийн баталгаа, сэтгэл ханамжийн байдал бол их энэ зөрчигддөг санагддаг. Дээрээс нь хүний нөөцийн мэрэгчлээ хүний хувьд болохоор энэ хүний нөөцийн менежмент одоо бодлого ажиллаж байгаа ажилчдын цалин өвс нөхцөл байдал бол яг ийм улсынхтай юм уу бусад аймгийнхтай харьцуулахад болохоор нэлээд бага санагддаг. Тэгээ бид нар энд мэдээж иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд одоо энэ чапсан хөгжил дээр бол энэ иргэдийн болохоор энэ ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах тал дээр бол нэлээд бодлого барих одоо ёстой юм шиг санагддаг. Тэгээ 2 жилийн өмнө ихэл ажилчид нь 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Дээрээс нь одоо нийгмийн баталгаа сэтгэл ханамжийн байдал бол нэлээд ийм хувцдмал байдалтай санагдсан. Тэгээ цалин урамшуул бол бага авдаг. Улаанбаатар хотод л түүхийн ажилчид 3 сая гаруй цалин авч ихад манай дорнгийн одоо энэ түүхийн ажилт энэ одоо энэ хог хаягдал энэ байгаль орчинтой холбоотой ажил энэ чапсан одоо хөгжил компанид чи хэн ажиллаж байгаа гэхээр цаана хүн л байгаа. Тэгээ хүний асуудал яригдчих байгаа учраас энэ хүний нөөцийн менежментийг бол одоо энэ тузад орох юм бол нэлээд юм сайжруулах шаардлагатай байна гэдгийг бол олж харсан. Тэгээ нийгмийн баталгаа энэ хүндээ ээлтэй байдлыг бол бид нар одоо бас харах хэрэгтэй дахиад. Дээрэс нь болохоор хог хаягдлын менежмент дээр нэг 4 жилийн өмнө болохоор энэ яг одоо судалгааны олон улсын судалгааны ажил дээр бол би ажиллаж ирсэн. За энэ дээр болохоор мэдээж одоо олон улсын янз янзын одоо юуг бол зарчим менежментийг бол хэрэгжүүлдэг. Тэгээ Япон гэхэд одоо 3R гэдэг зарчмыг хэрэгжүүлдэг. Швед гэхэд одоо нөгөө хогоо одоо иргэдийг хогоо одоо зөв юм хаях ангиллахыг бол хуулиараа хуульчилсан одоо юм байдаг. За Герман гэхэд одоо Green Dot гэдэг энэ ангиллын тэмдэг тавьдаг ч гэдэг юм олон улсын шин санаачлал төслөөдгаа. Тэгээд тийм учраас залуу хүний хувьд болохоор энэ одоо хог хаягдлын менежмент хаанаа гацаад байгаа юм бэ те бид нар одоо ийм одоо дээрэс нь энэ чапсан хотод амьдарч байгаа иргэн хүний хувьар одоо энэ ахуйн ажил дээр бол эмэгтэй хүний одоо ийм харах өнцөг бол чухал байдаг. Тэгээ ийм судалгаа хийдэг шүү дээ. Эрэгтэй хүмүүс бол яг чигээрээ хардаг бол эмэгтэй хүн бол 360 эргэж хардаг. Тэгээ бид нар бол энэ ахуй хог хаягтай энэ менежмент дээр бол эмэгтэй хүний үүрэг бол одоо байдаг. Дээрээс нь энэ хүний нөөцийн менежментийн бодлого бол яалтчгүй алдагдаад байгаа. Аймаг дээр нэлээд олон ийм газрууд алдагдаж байгаагийн нэг нь болохоор энэ чапсан хөгжил гэж одоо харж байгаа. Тэгээ үнэхээр тузад ороод ажиллах юм бол одоо энэ талууд дээр ажиллах юм тодорхой ийм саналуд бол байгаа. Өөр нэмж тодруулах манай төлөөлөгчдөөс асуулт байгаа юу? Тийм болоо зү. Асуулт хариулттай холбоотой санаа. Гэхдээ одоо хонгорцол төлөөлөгч өөрийгөө танилцуулаад явъя гэсэн шүү дээ. Харин тийм. Тэгэхээр одоо асуулт асуугаад явчих юм бол чи өнөө шин дуусахгүй болно. Тэгтээ яасан танилцуулаад яг юу тузад ороод яг юу хийвэ гэдэг талаар ийм хийх гэж байгаа ийм хүн байна л гэж танилцуулаад явъя гэж ойлгосон шүү дээ. За дараагийнх нь. За тэг танилцуулга авсан гэсэн. За хонгор төлөөлөгч баярлалаа. Одоо ганх хоёрт төлөөлөгч. Орон үеэ. За би 900 мөсний гарыг 900 авах Хүн бохгүй юм. За 54 настай. Тэ. За 1989 онд техникийн сургуулийн автоинженерийн ангид суралцж хэрэг 1994 онд төгссөн техникийн шинжилгээ ухааны магистр юм зэрэгтэй юм байна. За 2000 онд хөлбөмбөр сумын багийн страд 4 жил ажилласан. За 2004-өөс 2013 хүртэл мөнгөөрөл авчлааны сургуульд замын хөдөлгөөний хууль дүрм, жолооны багш үүсгэхээр ажиллаж байгаад 12 оны одоо аймгийн иргэдийн төлөөлөгч хурлын сонгуулийн 10 дугаар төрөгт төлөөлөгчөөр сонгогдсон байгаа. Ер нь энэ хугацаанд бол 12, 16, за 20 онд бол ялагдсан, 24 онд ингээд сонгогдсон ажиллаж байна. За мөн 2013 онд хөлбөмбөр сумын засаг дарга мөн сонгогдсон. Ингээд 22 он хүртэл ажилласан.
Тэгээд ямар ч үсэн одоо та бүхний саналуудыг сонслоо. Маш олон одоо асуудлууд байдаг гэж байна. Ялангуяа жавсан хөгжлөлтүүд тийм учраас энэ асуудлыг шийдэхин тулд ажиллана гэсэн хэрвээ сонгогдвол бодолтой байна да. За ган хувь төлөөлөгчд баярлалаа. Золоор төлөөлөгч. За хэрвээ төлөөлөл үзүүлэх зөвлөлд бас нэр дэвшсэн шалтгаан бол байгаа. За миний хувьд бол хувь зөвлөх сургуулийн цагдаагийн сургуулийг цагдаагийн ажил эрхцүүч мэргэжлэр төгссөн. Мөрдөн байцах албанд 2 жил гаруй хугацаанд ажилласан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн хууль эрх зүйн асуудал хариуц захлах мэргэжилтэнгээр бас мөн 2 жил гаруй хугацаанд ажилласан. Хувийн компаниудад хуулийн зөвлөхөөр бас 2 жил гаруй хугацаанд ажиллаад одоо Дон тамгийн ардсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа. За туузад орвол юунд анхаарах вэ? Юу төлөвлөж байгаа вэ? Нэг 4 асуудал дээр фокуслж байгаа. Ногоон байгууламжийн хөгжил хамгаалалт. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хайрсны бөөс зэрэг хортон шавьчдад тэмцэх оновчтой арга боловсруулах, ногоон байгууламжийн услахыг сайжруулах, услалтын дэвшлэлд арга нэвтрүүлэх, хотын мод цэцэрлэг төрөлн хамгаалах, харчлах, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлийн чанар хүрт хэмжээний талаар хотын гудамж цэцэрлэг төрөлн орон сууцны хорооллуудын гэрэлтүүлгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтэд нарны зан гэрэлтүүлгүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэрэлтүүлгийн засвар очлогыг тогтмол хийх, хяналтын системтэй болгох. Хог хаягдлын менежмент дээр хотын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах үйл ажиллагааг сайжруулах. Хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг тогтмолжуулах, хяналтын систем бүрдүүлэх. Хотын захын хогийн цэгүүдийг стандартын дагуу боловсронгуй болох шаардлагатай гэж байна. Санхүүжилт төсөв хяналт дээр бас төсөв тал дээр хяналт байна. Хотын ногоон байгууламж гэрэлтүүлэх хог хаягдлын төсвийн үр ашигтай байдлыг хянах. Олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж энэ чоосон хөгжил орон нутгийн өмч төлөвлөрийн газраар дэлгэрэнгүй мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн иймэрхүү чиглэлүүдийн хүрээнд бас ажлыг төлөвлөе гэж бодсон боловч бас өмнө нь одоо яг юу хийсэн, туз яаж хэрхэн ажилласан, одоо ямар байдалтай байгаа талаар мэдээлэл алга. Өшөө илүү дэлгэрэнгүй бас ярих зүйл байсан боловч одоо мэдээлэл дутуугийн улмаас одоо өөр хэлэх зүйл бас алга. За төлөөлөгчд баярлалаа. Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл болох хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэй. Урамсах. Нэг. За намайг Бар суудын Урамсах гэдэг архитектор мэргэжилтэй. Улсад одоо 9 жил ажиллаж байна. Гэрэл сэтгэмж байгууллагт 6 жил, Чавлсан хөгжилт 1 жил, аймгийн захиргаанд 2 жил ажиллаж байна. Чавлсан хөгжил гэрэл сэтгэмж ажиллаж байгаа хугацаанд ерхий инженерээр ажиллаж исэн. Миний ажиллаж исэн салбарын хувьд дэд бүтц бүтээн байгуулалтын салбарт одоо гар бие оролцоод ингэж ажиллаж исэн болсон хүчин байна. Мэргэжлийн хувьд бол архитектор мэргэжилтэй мөн төсөв болон төрийн захиргаа удирдлагын чиглэлээр энэ зэрэг эзэмшиж байгаа юм байна. За гантлага дарга байгуулагч аюулж үйлчлэлийн газрын дарга. Гантлага дарга. За байгууллагын орчны газрын дарга Чоос хөгжлийн туузын гишүүнээр томилгосноос хойш байгууллагын орчны чиглэлээр хөрс орчныг бууруулах чиглэлээр хог айдлын одоо хуучин хогийн цэг, шинэ хогийн цэгүүдтэй холбоотой асуудлуудаар бол яг мэржил арга зүй одоо яг хариуцсан байгууллагын чиг хүрээнд бол миний бие орж за ингээд туузын зөвлөлийн хуулиуд дээр бол санал холбоотох одоо мэдээллүүдийг хөргүүлжүүлээ ингэж ажиллаж байсан байна. За төрийн захиргааны байгууллагын 3 дахь төлөөлөл буюу Хэвлэн сумын цэг даргын тамийн газрын захирагчийн албаны дарга амар төвшин даргатай холбогдсон бодлоо төрийн албаны төв зөвлөлөөс холбогдох албаны хүмүүс ирсэнтэй холбоотойгоор албан ажилтаа байгаад бол боломжгүй байна гэсэн хариу өглөө сая. Тий. За хараад бус гишүүний төлөөлөл
Сүхбаатар инженер. Энэ Цолмон тийм Сүхбаатар хүндэтгэх шалтгаантай аймагт байхгүй байгаа байна. За төвшин. Төвшин. Төвшин байна уу? Төвшин дуусч хөрнөх бай. За сайн өвчрлээ нү. Бүгдээр ирсэн байсан. За тэнд ирж байна. За. За сайн байцгаана уу? Алт уян өвтөө сайн өвчлөл хийдэг. Үйлдвэрлэлийн техникч мэргэжилтэй. Политехник коллеж их төгссөн. Газрын засанд 8 жил ажилласан. Одоо дугаар тавигт хуваараа юм хийж байгаа юм байна. За. Төвшин. За төвшин. За сайн өвчл дуусна уу? Чоос өгс болсон. Чоос өгсөлтэй холбоотой дотоодын төслөө гаргаад таньчих гэсэн харсан бүгд дорн тавиг ирж харсан байх. За дотоодын төслийг дотоодын төсөлдөө санал байна уу? Саналтай хүн байна уу? Санал. Юу санал? Хуралд үйл ажиллагаа танилцуулах гэдэг заасан юм. Одоо 2 цагийн завсарлахаар зүүнөөш нь хилч асуудал чинь За яг уу завсралаа авч болно. Авалгүй яг уу чинь дэгээрээ байгаа юм чинь. Гэтэ бас ингээд хэдүүлээ бас энэ аймаг орнотын холбогдлолтой асуудал хэлж байгаа учраас ингээд бас ингээд энэ олон төрлийн албаагч ажиллаж байна. Энэ дээр бас таа бас бодолцоороо завсралаа 2 цаг завсралаа аваад одоо тэгээд эргэж орж иж хэлсэн гэж би ойлголоо. Монгол ардын намын бүлгээс нэг завсралаа аваагүй шүү. За дэгдэр байгаа юм чи одоо бид нар ямар арга байхгүй. Өөрөлдвөл түрүүний энэ асуудалтай холбоотойгоор 1 цагийн хэлцэж байгаа асуудалтай холбоотой 1 удаа 2 удаа 3 цаг хүртэл хугацааг завсрал авах хэрэгтэй гэдэг дэгдэр заагаад өгсөн. Тэгээд дэг заасны дагуу за арц намын бэлгүүн арц намын бүлгийн дараа бэлгүүн дараа санал гаргаснаар 2 цагийн завсралгаа авъя. Улцсан 2 цагаа 3 цаг дээр орж ирээ санал авах юм байна. Тогтоодын төсөлтөөр холбогдлоо. Одоо тэгээд бүгдөө нэг юм яриад ойлж ийгээл яваад л штий. Яг одоо тэгээд дэг нь байгаа юм чинь тэгэл бариад явна л та. Юу гэдэг Нэг юу гэдэг Батэрдэн байгаа нэг юу гэдэг. дэг дээрээ бичсэн Батэрдэн байгаа нэг юм хэлдэг. 2 цаг хүртэл бид нар завсарлагаагаа авж байгаа. 20 минут ч болж болно. 2 минут ч болж болно. Тэ. Нэг өдөөс өмнөх чинь 2 удаа 3 цаг хүртэл тий. Тэгэхээр 2 удаа та бүхэн авсан шүү дээ. Тэр чинь өмнөх асуудал дээр нь. Өмнөх асуудал дээр нь. За. Бүлгэрээ бид бас нөгөө хууль заасан завсарлагаа авж гин. Заавал 2 цаг гэж бити та бүгд ойлгооч ээ. 20 минут ч байж болно, 2 цаг ч байж болно. Бид хилцэж байгаа асуудлыг хууль дөрмийн өрөөнд шийдэх ёстой шүү. Тохиролцоод орж ирээд шууд ингэж явна гэж байгаа тийм байдгүй Эрдэнэчлэнаа. Тийм байдгүй. Дүрм журамгүйгээр тэ гоо яах вэ? За хоёр тас хэрэлдээд явах вэ? За арц намын бүлгээс
Өдрийн дараа бэлгүүний сандаар за За 19 цаг 48 минутаа 19 20 21 цаг 48 минут хүртэл. Гэхдээ яг 2 цаг гэж бас шүвжихгүй байгаа тийм ээ. За. Гүй түрүүний нэг удаагийн авдаг чинь өмнөх асуудал авсан байхгүй юу? Нөгөө араас нь нөгөө юуны асуудал ярьсан болохоор. А? Болоогүй.